Өөртөө компанийнхаа тэр нөөцийг, капиталыг дунд болон урт хугацаанд өр өгөөж өгөх талаас нь хөрөнгө оруулалт хийх дээр анхаарах хэрэгтэй байна. Одоо Америкийн бид нар ярьдаг одоо GE байна уу, Kodak байна уу, тухайн үед бол маш мундаг компаниуд байсан. Гэхдээ яг түүхийг хараад үзэх юм бол тэд нэр яг өөрт байсан хөрөнгөө ирээдүйдээ харсан тийм хөрөнгө оруулалт айгу бага гэсэн байдаг. R&D руугаа айгу бага гэсэн байдаг. Тэрнээсээ болоод яг цаг хугацаа өөрчлөгдөж, зах зээл өөрчлөгдөхөд тэднэрт өрсөлдөгч нартаа ялагдаж эхэлсэн байна. Эсвэргээрээ магадгүй Microsoft гэх юм бол яг ирээдүйдээ хаасан хөрөнгө оруулалт руугаа маш сайн хийж чадсан. Тэр нь тухайн үедээ хэцүү байсан боловч 5-10 жилийн дараа өр өгөөж эхэлсэн байна. Одоо зарим AI компаниудыг харах юм бол 10 жилийн өмнө менежментийн үүднээс нь бид нар AI руу хөрөнгө оруулалт хийя гэж явж исэн боловч тухайн үед AI гэдэг одоо энэ том салбар ингэж хөгжинэ гэсэн ойлголт байгаагүй. Энэ дээр дэмжээгүй үүднээс болоод зарим компани бас хоцорсон байгаа. Тэгэхээр ийм одоо incentive-ыг align хийж ирээдүйдээ хөрөнгө оруулалт нөхцлүүдийн сайн засвал бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Мэргэжлийн дүгнэлт, оновчтой шийдвэр, subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.